За баярлалаа. Энэ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн бүрдэл төсөл арга хэмжээний санхүүжилт үр нөлөө гэдэг энэ зүйл дээр гүйцэтгэлийн аудит хийгдээд аудитын тайлан дүгнэлт зөвлөмж орж ирж байгаа юм. Тэгэхээр ер нь энэ орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүд буюу энэ төсөл арга хэмжээн дээр бид нэлийн нарийн хяналт тавихгүй бол бас тийм асуудал нэгмөр ойлгогдож нэгмөр хэрэгжиж чадахгүй байгаад байгаа мó гэмээр ийм зүйл байгаад байгаа маа. За тэгэхээр би бол аудитын дүгнэлтэн дотор ер нь бас ерөнхий одоо дүгнэлтүүд яваад байх юм уу хэдүүлээ яг болж өгөхгүй байгаа юмных нь учир шалтгаан нь юундаа байгаад байгаа юм. Энүүнийг нь хангах хүрээнд эрх зүйн орчин тал дээр нь ямар асуудал дээр, ямар хуулийн дээр, ямар зохицуулалт хийвэл одоо боломжтой юм. Энэ итрэн бол зөвлөмжөөр их тодорхой өгмөр юм аа ер нь. Энэ талаас одоо хийсэн судалгаа юмнууд одоо ямар хуу байдгийм бэ гэдэг нэг юм асуудал байна гэж. Хоёрдугаарт тодорхой зөрчлүүд илэрсэн байна. Одоо 180 төсөл арга хэмжээч гэх шиг ингээд тодорхой заагдчихж байгаа байхгүй. Хамааралгүй урсгал зардлын холбоотой асуудал санхүүжүүлчихжээ гэж. Энэн дээр хариуцлагын одоо ямар арга хэмжээнүүд аудитын байгууллагаас авагдсан юм бэ? Зориулалт бусаар хөрөнгө мөнгө зарсан байна. Тэгвэл одоо энүүнийг буцаан төлөвлөх, төвлөрүүлэх төлбөрийн акт юмнууд ер нь ямар хөө байдлаар гарсан юм. Тэрний чинь гүйцэтгэл үр дүн ер нь ямар хөө явж байгаа юм гэдэг асуудал нэн чухал байна л. Энд чинь 24 оны гүйцэтгэл явж байгаа учраас. За дараагийн нэг зүйл энэ орон нутагт гэдэг юм уу засгийн газарт улсын их хурл тодорхой хуулийн хязгаар дотор эрх өгчдөг юм. Дандаа энэ малын тоо толгойн албан татварыг сумын иргэдийн төлөвчдийн хурлуудад эрхийн заагаад өгсөн. Малын төрөл бүр дээрээ тоо толгойд нь тэдээс тэд гэдэг юм тавьчихад байгаа. За тэгээд энүүнийг сумын хурлууд янз бүрээр хэрэгдэж байгаа үнэн. За уг нь бол зүйн тэр бэлчээрийн дац чадамж за малажхын салбарын эдийн засгийн үр өгөөж бүтээмж эргэлтэнд орж байгаа байдал за ажлын хэсгийн 5 номер хариулъя. Очиргал гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Магнас руу. За ер нь бол манай аймагуд яг нөгөө аймаг дээр орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжиж байгаа бүх суманд бас байгаа. Энэ орон нутгийн хөгжлийн сангууд дээр нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэдэг сангийн яамнаас одоо нөгөө шилжүүлэг одоо бас хийдэг зориулттай ийм хөрөнгийн төвлөрүүлдэг сан энтэй холбогдуулаад ингээд үтсэн. За ингээд бид нар болвол за яг одоо тодорхой зөвлөмж өгөхийг хэд хэдэн зүйл дээр бас чухалчилсан. За нэгдүгürt бол энэ ашигт малтмлын хайгуулын бол ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг аймаг нийслэлд олгохдоо энэ орлогын гүйцэтгэлд нь одоо үндсэлж шилжүүлээч орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам заасны дагуу гэж нэг ийм зөвлөмж өгсөн. За хоёрдугаарт нь болохоор зэрэг сангийн сайдын ашигт малтмлын нөөц ашигны төлбөр ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогоос орон нутгийн хөгжлийн санд олох шилжүүлэг тооцох аргачлалын 3-1 дэх хэсгийг бол яагаад төсвийн хуулийн 60 дугаар зүйлийн 62-ийн 7 засгийн газрын 2023 оны 457 дугаар тогтоолд нийцүүлж шинжилэн батлаач гэдэг ингээд за мөн дараа нь орон нутгийн хөгжлийн сангаа нэгдсэн сангаас санхүүжилтийг олгохдоо орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 10-3 дахь заалтын дагуу ингээд зөрчлөө бүрэн арилгасны дараа энэ санхүүжилтээ олгооч. Өмнөх зөрчлүүд нь ингээд хураагдаад байна, давтагдаад байна гэдэг ийм зүйлүүдийг одоо хэлсэн. Энэ бол яг л асуудлыг зохицуулж байгаа төсвийн хууль тэгээ энэ сангийн үйл ажиллагааны журам гэсэн үндсэн хоёр эрх зүйн актын хүрээнд ийм
одоо асуудлыг шийдвэрлээд энэ уялдааг нь хангаач гэдэг ийм байдлаар зөвлөмжөө өгсөн. Бусдаар бол одоо дөрвөн заяа багш хэлсэн энэ мэдээлэлтэй холбоотой асуудлууд энэ төр бол нөгөө хэрэгжүүлээд заалт нь байж. Тийм учраас энэ одоо хэрэгжилт энэ хяналтаа сайжруулаач гэсэн ийм талаар зөвлөмжийг бол нэгдүгээрт өгсөн байгаа. За хоёрдугаарт нь хариуцлагатай холбоотой асуудлыг энэ удаа бид нар бол 158.5 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн. 1 тэрбум төгрөг дээр бол 75 1 тэрбум төгрөгийн дүнтэй 75 төлбөрийн акт тогтоосон. 109.4 тэрбум төгрөгийн зөрчил дээр нь 613 албан шаардлага, 46 тэрбум төгрөгийн зөрчил дээр 702 зөвлөмж өгсөн. 2.8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 8 асуудлыг бид нар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. За шаардлагатай бол бид нар мэдээллийг ингээд наривчлаад танд 8 асуудал нь ямар асуудал байгаа, энэ 75 төлбөрийн акт нь юу гэдэг ингээд наривчилж өгөх бас болцоо бидэнд мэдээлэл байгаа. За орон нутгийн үйлчилж байгаа орон нутгийн чиглэлээр үйлчилж байгаа хуулийн хүрээнд интервалтай энэ эрх өгдөг асуудлыг бол бид нар орон нутгийн одоо эрх хэмжээг өргөтгөх энэ бол хуулийн ийм бодлогын асуудал. За энэтэй холбогдуулаад бидний зүгээр их хурл зүгээр санал болгож их хурл бид нар зөвлөдгүү зүгээр санал өгдөг, санал оруулдаг, санал болгодог. Их хурлын анхаарал одоо оруулдаг гэсэн үг. Энийг болохоор зэрэг энэ малын тоотлогын албан татврын хувь хэмжээ бол нэгдсэн байдлаар тогтоовол яасан бэ гэдэг энэ манай аймагуудаас гарч ирж байгаа саналыг нэгтгэж ингэж бол тавьсан байгаа. За бусад асуудлаар бол бид нар энэ ашиг томломл газрын тосны газар болоод холбогдох төсөв захирагч нарт бол тодорхой юм зөвлөмжүүд өгсөн байгаа бид нар тайлан дээр дэлгэрэнгүй оруулсан байгаа. За баярлалаа. Сайн зэрэг жаргал сайхан нарийн гишүүдийг асуулт асуух дараалал нэмж оруулаарай. Энэ орон нутгийн хөгжлийн сан дээр бид дан ганц тэр ашиг налтмын нөөц ашигласны төлбөр, хаагуул ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос гадна энэ малын тоотлогын албан татврын төлбөр, за дээр нь тэр нийгмийн хариуцлагын хүрээнд хэн нэгэн янз бүрийн гуйгаад яваад байдгүй орон нутгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, за тэр тусмаа уул уурхайн салбарынхан тухайн орон нутагт юм хийж бүтээнэ нийгмийн хариуцлагын хүрээнд гэж байгаа бол орон нутгийн хөгжлийн санд нь шууд одоо шилжүүлж байхаар хуульчилж өгсөн. 2022 онд билүү дээ, би тэг санаж байна, 23 онд билүү. Тэрүүгээр ер нь орон нутагт хэдийн хэмжээний юм ордог юм бэ одоо? Орж ийна. Тэр хуулийн хэрэгжилт нь ямар хөө байна? За хариулъя. Ажлын хэсгийн 6 номерын микрофонд нэг өгье. Дархуул аймаг төрийн явдлын газар Мөнхбаяр. За төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 62.5 заасан их усрээр 82 тэрбум 825.6 сая төгрөгөөр төлөвлөж, гүйцэтгэх нь бол 44 тэрбум 969.8 сая төгрөгөөр буюу 54.3%-тай байгаа. Хамгийн өндөр дүнгээр төлөвлөсөн аймагуудын хувьд болохоор Орхон аймаг 55 тэрбум 361.2 сая төгрөгөөр төлөвлөж, гүйцэтгэх нь бол 25 тэрбум 361.2 сая төгрөг. Ховд аймаг 6 тэрбум 240 сая төгрөг төлөвлөж, 7 тэрбум 728 сая төгрөгөөр гүйцэтгэлтэй байгаа. Ийм аймагуд бол энэ орлого тасрахунд нөлөөж байна.